Сайн байцгаана уу, гадаад мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уцаар холбогдсон байна. За энэ удаа уцаар ярих болсон шалтгаан нь бол Украины дайныг зогсоохтой холбоотой гал зогсоох хэлэлцээрийн асуудлыг ярьсан байна. За энэ хэлэлцээрийн хүрээнд бол Оросын холбооны улсыг ятган үнэмшүүлэх ийм үүргийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хүлээж авсан. За энэ үүргийнхаа хүрээнд бол уцаар ярьсан байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хувьд эрчим хүчний байгууламжинд 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг бол зөвшөөрч байгаа илэрхийлсэн. За харин бүрэн хэмжээнд бол энхийн хэлэлцээр байгуулж гал зогсоохыг бол төдийлөн хүлээн авах боломжгүй байгаа гэсэн энэ мэдээллийг уцаар холбогдох үедээ хийсэн гэдгийг бол Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас дамжуулж байна. За мигмар гарагт бол энэхүү уцаар холбогдсон яриа хэлэлцээ бол өрнөсөн байна. Хоёр улс бол бие биенийхээ эрчим хүчний дэд бүтц рүү бол сар гаруй хугацаанд бол довтлохгүй гэдэг энэ тохиролцоог бол Украин болон Оросын холбооны улсын аль аль нь хүлээн зөвшөөрч байна. За харин Оросын холбооны улс бол хувьд Украины зүүн хэсэг рүү урагшилж нэлээд сайн давталж байгаа учраас бол цаг хажих зорилгоор эрчим хүчний байгууламж руу давтлахгүй гэсэн энэ шаардлагыг хүлээж авсан гэж ажиглагчид шинжээчэд үзэж байгаа юм байна. Цагаан ордны зүгээс мигмар гарагт Трамп Путин хоёрын хооронд удаан хугацаанд үргэлжилсэн энэхүү уцаар холбогдсон яриа хэлэлцээний дараа илүү өргөн хүрээтэй энхийн төлөвлөгөөнд чиглэсэн яриа хэлэлцээ өрнөө гэдгийг илэрхийлсэн. За тэгээд удахгүй бол ойрхон дорнод уулзалт болох юм байна. За энэ үеэрээ хар тэнгист гал зогсоох, бүрэн гал зогсоох, байнгын инх тайвны гэрээ байгуулах тухай хэлэлцээрүүдийг авч үзнэ гэдгээ онцлон мэдэгдэж байна. За Путиний хувьд Трамптай уцаар холбогдсны дараа Оросын айрамд бол тушаал өгсөн. Ингэхдээ бол эрчим хүчний байгууламж руу дайрах ажиллагааг зогсоох тушаал өгсөн гэж Кремлээс мэдгдсэн. За гэхдээ бол Оросын холбооны улсын зүгээс нэг санаа зовоож байгаа асуудлууд байгаа. За энэхүү төр хугацаанд гал зогсоох үед бол Украин улс илүү олон хүнийг цэрэглэж зэвсэглэх, дайчлах боломжтой болно. За улмаар бол ямар нэгэн байдлаар эргээд Оросын холбооны улс руу довтлогоогоо эрчимжүүлэх магадaltaй гэж үзэж байгаа учраас Оросын зүгээс тавьж байгаа гол шаардлага нь бол Украинд цэрэг тагнуулын тусламж үзүүлэхийг төр зогсоох ёстой гэж Америкийн нэгдсэн улсад энэ шаардлага дахин бас тавьсан юм байна. За Трамп ерөнхийлөгчийн хувьд Fox News телевизэд ярьцлага өгсөн. За энэ үеэр Украинд үзүүлэх тусламжийн талаар яриа хэлцээнд бол яригдаагүй гэдгийг мэдгдсэн байна. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленский эрчим хүчний байгууламж дэд бүтцэд цохилт өгөхийг 30 хоногийн хугацаанд бол гал зогсоох юм хэлэлцээр энэ саналыг бол манай улс дэмжинэ гэдгээ мэдгдсэн. За тэрээр Орос бол мигмар гарагийн орой гэхдээ бол 40 гаруй нисгчгүй аппарат бол хөөргсөн. За Сүми болон бусад нус нутаг тэр дундаа Украины нислэгийг тойрсон Ким мужийг хамарсан эмнэлэгт бол цохилт өгсөн гэдгийг энэ мэдээндээ бас ярьсан байна. За ерөнхийлөгч Путин бол өнөөдөр гал зогсоох саналыг дефакто байдлаар бол няцаалаа. Путин дайныг сунжруулах гэсэн арилваа ордлогыг бол хийж байна. За үүний хариуд бол дэлхийн нийт няцаахан зөв байх ёстой гэдгийг гэж Зеленский Телеграмд бол өөрийн пост оруулахдаа мэдгдсэн байна. Зеленский энэ одоогийн байдлаар бол Трамптай бол нэлээд идетрээтэй харилцаатай байгаа учраас Путинтэй хийсэн ярианы талаар бол бас их нааштай байгаагаа илэрхийлсэн байна. Трамп бол Fox News сувгийн мэдээллийн шоунд бол оролцсон. За бид бол гайхалтай ярилцлага хийсэн. За 2 цаг үргэлжлээ. За гэдгийг онцолж мэдгдсэн. За харин бол шинжээчдийн зүгээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч энэ удаа Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй холбогдож ярилцахдаа хүссэн зүйлээ бол авч чадаагүй. За Трамп бол Америкийн нэгдсэн улсын зүгээс Оросын холбооны улсынтай хамтран ажиллахад хэцүү гэдгийг бол мэдэгдэж байсан. За энэ саналыг бол хүлээн авахаас өөр аргагүй юм байдалд орсон гэдгийг мэдэгдэж байгаа. За Германы Маршалын сангаас судалгаа хийдэг Оросын холбооны улстай. За энэ судалгааныхаа хүрээнд үндэслээд бол энэ удаа уцаар холбогдсон явдал нь Оросын холбооны улс гэдэг бол ямар хэцүү ярилцагч болох юм байна. За Орос бол энэ дайныг зогсоох талаар бодиттой дэвшил гаргахыг хүсэхгүй байгаа гэдгийг энэ удаагийн ярианаас бол харах боломжтой боллоо. За хязгаарлалтын хүрээнд гал зогсоох ийм хэлэлцээ тохиролцоонд хүрэхийг оролдож байгаа нь бол энхийн хэлэлцээнд хүрэхэд маш бага алхам болж байна гэдгийг онцлсон. За Оросын хувьд бол төрөмгийдлийн үйл ажиллагааг 2022 онд бол Украины эсрэг явуулсан. За тэгээд Украины хувьд бол мэдээж Оростой харьцуулахад цэрэг эдийн засгийн хувьд бол хязгаарлагдмал нөөцтэй. Тийм учраас Оростой явуулах давталгаагаа илүү үр дүнтэй болгохын тулд Оросын гүн рүү давтлахыг оролддог. За ингэхдээ бол нисгэгчгүй онгоц Пуужингийн цохилт өгөх замаар эрчим хүчний байгууламжийг нь бол онилох юм үйл ажиллагаа явуулж ирсэн. Тийм учраас бол энэ бол илүү энэ удаа эрчим хүчний байгууламж руу давтлахгүй байх энэ гал зогсоох хэлцээ байгуулагдсан. Украин гэхээс илүү Оросын
холбооны улсад ашигтай туссан гэдгийг мэдэгдэж байгаа. Гэдгийг бол Вашингтон төвтэй стратегийн болон олон улсын судалгааны төвийн ахлах ажилтан бол энэ дээр ийм мэдэгдлийг өгсөн байна. За энэ удаа байгуулагдаж болцшгүй байнгын инх тайвны хилцээрт бас ямар заалтууд орох вэ гэдэг дээр Трамп өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. За энэ дотор бол Украиний нутаг дэвсгэрийн зарим хэсгийг бол Оросын холбооны улсад буулт өгөх, за Украиний Запорожны атомын цахилгаан станцыг хянах асуудлыг Оросын холбооны улсад шилжүүлэх зэрэг тийм буултыг бол Украинаас хийгдэж магадгүй гэж мэдэгдэж байна. За тэгээд Оросын зүгээс бол энэ Украинд болоод байгаа нөхцөл байдлыг яагаад энд дайн байлдаанд түрэмгийллийн ажиллагаа явуулж байгаа шалтгаанаа бол НАТОгийн төлөлттэй холбогдож байгаа. Тийм учраас бол энэ удаагийн инхийн хэлцээрт гол ярьж байгаа зүйл нь Украиныг НАТОд эсвэл асуудлыг хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй, Украиний нутаг дэвсгэрт өрөндийн орнуудын инхийг сахиулах хүчний байршуулах асуудлыг бол огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг яриа хэлцээнийхэн гол заалт болгож бол өрөндийн болон бусад орнуудад бол тавьж байгаа. За одоогийн байдлаар бол газар нутагтай холбоотойгоор бол Оросын холбооны улс бол Украиний 4 мужийг бол өөртөө нэгтгэсэн. За нийтдээ бол Украиний газар нутгийн 5.1-ийг өөрийн хяналтанда байлгасан байдалтай байна. За өөрөөр хэлбэл хэрвээ дайн Трампын хэлснээр бол газар нутгийн концесс буюу газар нутгийг буулт хийх ийм асуудал үүссэн тохиолдолд Украин улс өөрийн газар нутгийнхаа 5.1-ийг алдаж болзошгүй ийм нөхцөл байдал үүсэж байна.